Сайн байцгаана уу? West Michigan Academy-ха оюутнуудад энэ өдрийн мэндийг хүргэе. Би Монгол, Тайван, Австрали гэсэн 3 улсад сургууль төгссөн байгаа. Одоо 10 жилийн хугацаанд Монголд амьдраагүй. Монголд маань яг ямар сургалтын систем байгаа, тэр талаар жоохон мэдэхгүй байгаа. За гэхдээ одоо ингээд 3 улсад сурахад ямар байсан бэ гэдээ харьцуулаад хэлье гэхээр яг Монгол сурдаг байхдаа би өөрөө маш жоохон байсан. Тэгээ дээрэс нь яг нөгөө бие хүн болж төлөвшөх үедээ явж исэн болохоор нөгөө хичээлдээ яг анхаарах гэхээсээ илүүтэйгээр өөрийнхөө сэтгэл зүйг ойлгох, би гэсэн одоо үзлээр би гэдэг дээр төвлөрсөн тийм зүйлүүд одоо яг бодоход миний санаанд орж ирээд байдаг. Тэгэхээр яг тэр үе маань бол миний яг жоохон байсантай холбоотой. Тайван улсыг би Монголын одоо сургалтын системтэй жоохон төстэй гэж бодож байна. Яагаад гэвэл яг нөгөө Азийн улс болохоор надад бол тийм өөр ерөөсөө санагдаж байгаагүй Монголдо сураад Тайванд очиж байхад. За тэгээд Австрали улсад ирээд сурахад бол надад бүр юм шал өөр орчин, шал өөр сургалтын систем санагдаж байсан. Тэгээд би бол одоо Австрали улсад ирээд Австралийн сургуульд хамгийн их хичээл хийсэн, хамгийн их одоо нөгөө яг юу сурж байгаа вэ гэдгээ ойлгосон, одоо яг мэрэгчсэн гэж хэлэх юм. Нэг хэд хэдэн шалтгаан байгаа. Хамгийн ихнийх нь мэдээж хэрэг Австрали ирж байгаа ялангуяа манай Монгол оюутнууд бол визаны асуудалтай байдаг. Тэгэхээр хичээлээ сайн хийгээд сайн сурахгүй бол одоо визанд туслагдах ч юм уу визаны асуудал гардаг учраас тэр нь бол бидний хувьд маш том асуудал байдаг. Тэгэхээр заавалжгүй хичээлээ маш сайн хийх хэрэгтэй болдог. За хоёрдугаар Австралийн их сургуульд сурна гэдэг маань би болохоор мастер сураад төгссөн. За ялангуяа мастер бол маш өндөр төлбөртэй байдаг. Тэгэхээр тэр өндөр төлбөр төлж байгаа учраас одоо Монгол оюутнууд маань маш их юм одоо нөгөө нэг талаараа сайхан боловч нөгөө талаараа маш их дарамт ирдэг. Дөнгүүдээ сайн гаргаад сургуулаа сайн төгсөх ёстой гэсэн нэг тийм одоо сэтгэл зүйн хувьд дарамт байдаг гэх юм уу. За тэгээд бас дээрэс нь хэрвээ нэг хичээл дээр унах юм бол маш өндөр төлбөр төлдөг. Тэгэхээр миний хувьд нэг хичээл маань 4,000 Австрали доллар байсан. Тэгэхээр одоо нэг семестр маань 3 сарын хугацаатай манай сургууль бол за тэгээд тухайн 3 сарда одоо жишээ нь 3 хичээл судлаа гэхэд би 3 сарын хугацаанд 12,000 доллар төлж сурдаг байсан. За тэгээд хэрвээ би нэг хичээл дээрээ унах юм бол тэр 4,000 доллараа дахиж төлөөд дахиад судална гэсэн үг. Тэр нь бас тийм амархан биш. Одоо юу гэдэг дараагийн семестрт тэр унсан хичээл маань одоо нэгдэхгүй бүр одоо намайг төгсөх үед хэрвээ нээгдэх юм бол одоо асуудлууд гардаг. Assessment хийжсэн, одоо экстер сурж исэн үеэ бодоход ч гэсэн юм стрессийг мэдэрдэг. Заримдаа бүр ингээд зүүдэндээ нөгөө assessment-а яг хугацаанд нь одоо submit хийх ёстой штэ гэд бүр ингээд тэр маань бүр ингээд нэг голд орсон гэж ярьдаг штэ. Голд орсон заримдаа бүр ингээд зүүдэнд ордог. Бүр хүнийг тийм болсон хичээл хийлгээж бодуулж хариуцлагыг нь ухамсарлуулж чаддаг тийм улс юм шиг надад санагд. Яг орчны хувьд маш гоё орчинтой, хүмүүсийнх нь харилцаа нь гоёч гэсэндээ бас нөгөө талаараа яг бодит байдал дээр яг хүнийг бол сэтгэл зүйн хувьд маш их хямралд оруулж чаддаг. За тэгээд дээрэс нь ганцхан одоо юу гэдэг тэр хичээл сургуулийн хямралаас гадна найз нөхөд маань байхгүй, нэг юм нийгмийн орчин байхгүй болоод ирэхэд маш их сэтгэл зүйн хямралд орж исэн. Тэр үедээ бас ингээд мэдээж хүн л юм чинь за би юу н буугаад өчтдөг юм билүү дээ гэсэн бодлоодаас маш их төрж исэн. Тэгээд энэ улсад ирээд яг юм өөрийгөө олж авсан гэх юм уу. Тэгээд бас нэг хамгийн надад гой санагдсан зүйл нь за Монголд ч юм уу Тайванд бол би ингээд сургуулаа төгсөөд заавалчгүй дадлага хийх надад хэрэг гардаг. Туршлагагүй учраас асуудал гардаг. Гэтэл яг миний одоо мастерт болвол яг сураад төгсөхдөө бүх юмыг маань ингээд заагаад өгчихсөн. Би бол яг ажил дээр гарахад юм бэлэн одоо оюутныг бэлдэж гаргадаг. Тэгэхээр энэ талаараа бас Австралийн сургууль бас нэг том давуу тал. Би хэцүү санагдсан
санагддаг байсан зүйл нь гэхээр assessment хийх бол маш хэцүү санагддаг байсан. Австрал ялангуяа шалгалтууд бол аюул цөөхөн байдаг. Чамааг юугаар дүгнэдэг вэ гэхээр чи assessment хийгээд тэгээд тэр assessment-ийн чинь дүнгээр чамааг дүгнэдэг. За тэр assessment нь юу байдаг вэ гэхээр одоо хамгийн багадаа 1000 хүүхдээ тэгээд түүнээс дэшээ 4000 хүртэлх хүүхдийн ийм эссенүүдийг англи хэл дээр академик төвшөнд бичдэг гэсэн үг. Би ерөөсөө амьдралдаа одоо Монголд сурж байхдаа ч гэдэг юм уу, Тайваныг сурвалж сурж байхдаа нэг ч удаа тийм assessment бичиж үзээгүйсэн. Тэгээд яг би одоо яг сандын хамгийн анхны маань assessment 50% яг тэнцэжсэн. Австрали улсад хэрвээ чи 50 авах юм бол тэнцдэг. 50-аас доош 40-ээс авах юм бол одоо тухайн тэр assessment дээр унжина гэсэн үг. Тэгэхээр би яг ийм бүр яг ингээд 50-таа тэнцэжсэн тэр үедээ би бол яг тэр үедээ өөрийгөө нэг гайгүй сайн хийжлээдэй гэж өгн бодсон. Тэр үеэс хойш өөртөө би айгүй их юм хийгээд байна гэдгээс хэд дахин илүү хичээх ёстой байна гэдгийг хамгийн анхны тэр assessment-аас маш их ойлгож байсан. Яагаад гэвэл нөгөө 50 авах юм бол одоо юу гэдэг нөгөө визан дээр маань асуудал гарна. За би дахиад төлбөр төлөх хэрэгтэй бол тэрнээс хойш бол бүр хэд дахин хичээж сурдаг байсан. Хамгийн сүүлийнхаа хэдэн семестрүүдтэй бол дандаа маш өндөр түнтэй одоо assessment-уудаа хийдэг болсон. Тэгтэл бас ер нь байнгын тийм одоо энэ 2 жилийн магистрийн хугацаанд бол маш их юм сэтгэл зүйн одоо хямралууд, стрессүүдэд ер нь бол орсон. За тэгээд Австралид ирэх байгаа залуучуудаа, дүү нартаа хамгийн чухал нь хэлээ сайн сураарай. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа.